Энэхүү анимашныг аль дээр халууны баяраар ярьж өгнө гэд бодож байсан боловч даан чамжаагүй. Тэгэдээс энэ жилийн халуун хаа байсан болоог байгаа учраас одоо ярьж өгөх шийдлээ. За ингээд киноныхаа үйл явдлаар орцгоё. Caroline Jones гэдэг 11 настай охин гэр бүлтэйгээ хачин жигтэй хуучирч модсон байшинд нүүн ирж байгаагаар кино маань эхэлдэг. Caroline эргэн тойронтойгоо танилцаад явж байтал гудамжны хар муур гинэд гарч ирэх бөгөөд жижигэн мөчөр бариад хуучин худаг хаан байгааг надад зааж өгөөч гэхэд YB гэх хүү гарч ирээд хуучин худгийг охинд зааж өгдөг. Охин YB хүүтэй эхний уулзалтан дээрээс жоохон үзэл санааны зөрүү гарч жоохон маргалдаад л яваад өгнө. Гэртээ очоод ээжтэй хужиж модсон худагны талаар ярьж өгөөд ээжийг би тэр худагт унахаа шахсан гэд амхандаа л хайр халамж гордож өөртөө тохиолдсон зүйлсээ ярьж өгтөл ээж нь өө тийм үү ашгүй дээ нэтэргээд тоох шинд байдаггүй. Энэ үед гэрт нь илгээмж ирсэн байх бөгөөд илгээмжийг шалгатал Caroline-та яг ижилхэн гэхдээ товчнуудтай хүүхэлтэй байх нь тэр. Энэ илгээмжийг YB гэх жаал эмээ гэхээ шүүгэнээс олоод явуулчихсан байдаг. Аавынхаа өрөөнд ортвол аав нь нэг ургамлын талаар судалгаа хийж байснаа бас л охиныхоо яриаг сонсогч сөхөө байдаггүй. Тэгээд энэ байшин бараг л 150 жилийн настай байх шүү. Тиймээс чи явж энэ байшин судлал яасан юм гээд нэг баалцаас өгөөд өрөөнөөсөө гаргана. Caroline аавынхаа хэлснээр байшингийн цонх хаалга бүрийг нэг бүрчлэн тоолж бүртгэж явсаар санамсаргүй гэрийнхээ бүх цахилгаан тогийг тасалжхан дэр. Илгээмжээр ирсэн хүүхэлдэйгээ ширээн дээр тавиад 9 шидийн юм яриад зогсож байтал хүүхэлдээ ширээн дээр биш өөр газарт байж байдаг. Хүүхэлдэйг авах гэж байгаад ханан дээр байрлах хааж битүүмжилсэн жижигхэн хаалгыг олж харна. Тэгээд ээжээсээ энэ хаалгыг онгоолгоод өгөөч гэж гуйхад баахан олон түлхүүр дундаас нэг товчтой түлхүүрийг олж аваад өнөөх жижиг хаалгыг онгоолгож үзэхэд зүгээр л нэг тоосон хан байх нь тэр. Шүн болж хулган шиг амтан Caroline-ийн өрөөгөөр явсаар өдөр онгойлгосон хаалга руу өсрээд орчих нь харагдана. Сонирч сантай Caroline өнөөх хаалгыг онгоолгоод үзтэл өдөр байсан тоосгонууд алга болж оронд нь худаг шиг нөх гинэд нэгдсэн байх юм. Түүгээр нь дамжиж нэг газарт иртэл яг өөрийнх нь одоогийн гэр өгтдөг. Маш сайхан хоол унартаж галтгоонд ортол хийж намттай сайхан хоол хийгээд зогсож байдаг. Энэ ертөнц Caroline-ийн өөрийнх нь хүсдэг амьдралыг нь яг тэр чигтэн магтаасан ертөнц байх бөгөөд ганцхан асуудалтай зүйл нь ээж аавынхаа нүдний оронд товч байгаа харагдана. Охин та хинбэ гэж асуухад товчин нүдтэй ээж нь өөрийгөө би бол чиний өөр ээж гэж хэлдэг. Ингээд оройн хоолоо амтрхан зоглоод өөр ээж нь түүний шархацсан гаранд юм төрхөж өгөөд унтуулах ба охин өглөөс ирээ сайхан зүйл зүдлээ гэж бодоод нөгөөх жижигхэн хаалгыг харахад дахиад л тоосгон ханаар битүүмжлэгдсэн гарын шархан бүрэн идэгсэн байв. Жинхэнэ ээж аавдаа өчигдөр болсон зүйлийн талаар хэлтэл дахиад урдын адилаар зүгээр л нэг зүйл байхаа гэж тоодоггүй. Ингээд өөрт нь ирсэн илгээмжүүдээ шалгаж үзтэл хөрш Бобинскигийн илгээмжүүд бас ирсэн байхыг хараад илгээмжүүдийг нь хүргэж өгөнгөө хөрштөөгөө танилцахаар очдог. Бобинский хөршин зэхүү үүдэн цэгэр өнгийн царайтай жоохон сонин нөхөр байх нь тэр. Гэхдээ хөөрхий Чернобылийн цөмийн станцад ажилласаар хагаад хортой байцнаас болоод ийм арьстай болчихсон юм билээ л дээ. Хөрш Бобинский хулуунууд чамайг жижиг хаалга руу дахиж битгий ороорой гэж байна шүү гэж хэлээд гэртээ орчихв. Гэртээ үдсэн Caroline юу эсэх хийхв? Хөрш хоёр эмэгний гэрт очоод аяг цай унгаа хорвоогийн сонин хачин хуужил суудал хөршин уугаад үлдсэн цайны чин шаараар мэргэлээд өгье л гэж байна шүү. Ингээд санууч сандаа хөтлөгдөөд мэргэлүүлж үзтэл чи аюулд орсон байна гэхин тэр. Хөшийнхөөсөө гараад явж байтал YB түүний араас Америкэн дагаж тэд хэсэг хугацаанд ярилцтал YB-гийн эмээ ихэр байсан бөгөөд шүн дөлөөр нууцлаг хаалга руу орсоор агаад сургуу алга болсон гэв. Ингээд Caroline шүн дөлөөр ирдэг хулган шиг амтанд хавх бэлдэж бодлаагаасаа унтаж байгаа дүр эсгээд хөвтөх бөгөөд шүнч болж хавханд орсон хулганаа дагаж гүйсээр агаад ачирхалтай өрөөрөө дахин орно. Өөр ээж нь дахиад ламттай хоол хийж байх бөгөөд нөгөө аавыгаа дуудаад ирээл гэж байна. Охин өөр аав дээрээ очиход аав нь цэцэрлэг төрөлнгийн аршлаа зөксөж байх бөгөөд хонхон цэцэгнүүдтэй шүнжин наадаж тоглоод нисдэг тэрэг шиг юмнаас хартал яг л Caroline шиг цэцэрлэг төрөлн бэлтчихсэн байдаг. Оройн хоолны дараа YB жаал ирэх бөгөөд тэр ч бас товчин нүдтэй байна. YB-тэй оройжонгоо тоглолт нийтэр үзсэн шигээ цагийг хөвгөлтөө өнгөрүүлээд унтаад сэртэл жинхэнэ ертөнцид дахин сэрв. Аав ээжтэйгээ хамт шопинг хийхээр явахдаа өчигдрийн болсон явдлын талаар зүүд гэж бодоод ярьж өгтөл дахиад л хоосон зүлгээд ээж нь тоосонгүй. Дэлгүүрт ороод өөрт нь маш их таалагдж байгаа биелийг авъя гэтэл авч өгсөнгүй. Гэртээ ирээд хоол идэх санаатай хөргөчөө удалтал хүнсний юм юу ч байхгүй. Бодит ертөнцөөс хайр халамж анхаарал мэдэрдэггүй тэрээр дахин нөгөө ертөнцөд очихоор ээжээсээ нууцаар товчин түлхүүрийг олж хаалгыг нээж үзтэл өдрийн цагаар нээлттэй байв. Энэ үед охин нөгөө ертөнц бол зүүд биш юм байна гэдгийг мэдээд хонглоор дамжин нөгөө гэртээ орно.
Охиныг нөгөө ертөнц рүү дамжин орохыг хар муур цонхоор ажигласаар л үлдэнэ. Нөгөө гэртээ ирэхэд өнөөх хар муур гэрийнх нь гадаа байх бөгөөд сонирхолтой нь хар муурны нүд товчон биш энгийн нүдтэй байдаг. Тэгээд болоогүй бүр хүний хэлээр ярьж чаддаг. Муур бол их санар сэрэмжтэй амьтан учраас хоёр ертөнцийн хооронд чөлөөтэй явж чаддаг. Харин чи энэ газарт ирсэндээ өөртөө их л муу зүйлийг дуудаж байна даа гэж хэлээд муур яваад өгнө. Нөгөө ертөнцид шин цанц бэлгэнд авч зөндөө олон амтад хоолнууд идээд сонирхолтой олон үзүүлбэрүүд үзээд л өөр ертөнцийн аав ээж нь зааж хамт үзүүлбэрүүд халагдаж байна уу гэд түүнийг энэ газарт үрдүүлтгийг санал болгох ба би энэ ертөнцид чиний хүссэн бүхнийг өгөх болно. Гэхдээ ганцхан болцолтой. Энэ нь өөрийн нүдийг товчоор солиулах хэрэгтэй гэж хэлдэг. Манай хүнч үгүй юу гэж тийм зүйл байхад гээл нөгөө товчнуудыг буцааж чулуудчихад өрөөндөө ороод өрөөнд дотор нь байдаг бүх товчнуудтай юмнуудыг цуглуулan баглаж боогод дахиж энэ ертөнцид ирэхгүй гэж шийдээд арай гэж хонь толоод унтаад сэртэл жинхэнэ ертөнцид очиагүй байх нь тэр. Өөр ээжийнхээ хаана байгааг асуух санаатай өөр аав дээр очтол төгөлдөр хуурны гарнууд аавыг нь огт яриулахгүй амийг нь хааж орхидог. Охин гэрээсээ гарч вайбыг хайгаад явж байтал хар муур гинэд гарч ирээд тэр чамааг магадгүй идэхийг л хүсэж байгаа хаа гэдэг. Гэртээ орж иртэл хаалгыг нь томоос том шавж таглаж зогсоод гинэд гэрэл асаж өөр ээж нь шавж хідэнгээ охины хүлээгээ сууж ахын тэр. Охин ч нилийн урдагаар хүү би явмаар байна штэ. Та бол миний жинхэнэ ээж биш гээл нилийн ширүүн харьцтал нөгөө ээжийн гинэд дуур нь хурж шууд хачин биетэй болж хувраад хүний үгэнд ордог болсон цагтаа эндээс гараараа чигээд харанхуй өрөөнд хорчихно. Тэндээс гарах гэж байдгаараа оролтол араас нь хин нэгэн чимээгүй охин минь шулам чамайг сонсчихно шүү гэхин тэр. Очоод хартал товчин нүдтэй 3 хүүхдийн сүнснүүд байх бөгөөд өмнө нь бас л нөгөө ээжэд хуурдагдаж амар үгсэн сүнснүүд олж таарна. Ингээд Каролайнаас бидний нүдийг олж өгч сүнснүүдийг мань чөлөөлж өгөөч гэв. Энэ үед хойноос нь товчин нүдтэй вайбигийн гар орж ирээд толноос түүнийг гаргаж нууцлаг хаалгаар Каролайныг ганцаарнг нь явуулж тэрээр жинхэнэ гэртээ арай гэж ирэхэд жинхэнэ аав ээж нь гэртээ байсангүй. Гэрийнх нь хонх дугаарч гартал жинхэнэ ертөнцийн вайби түүнийг хүлээж байв. Тэрээр Каролайнд өгсөн өөртөө яг ижилхэн хүүхэлтэйгээ нэхэж байгаад охинч өөртөө тохиолдсон зүйлсийн талаар түүнд ярьж өгтөл өөрийг нь галзуу солиод гэж бодоод яваад өгнө. Аав ээжигээ хайгаад тагаад олоогүй охин хоёр хөрш юмнээс тусламж хүсэх санаатай гэрт нь очоод учир байдлаа хэлэхэд авдарнаас он цагийн дараалалтай чихэр гаргаж ирээд түүгээрээ гурвалжин хэлбэртэй чулуу бүтээж алдсан юмыг ирж олдог чулуу гэж хэлнэ. Орой болж унтахаар орондоо ортол хар муур түүний хамрыг майцаар сэрийхэн тэр. Тэрээр муурнаас аав ээжийг мань харсан уу гэж асуухад муур түүнийг дагуулan толны өмнө авч ирэхэд аав ээж нь толны дотор харагдах бөгөөд тусламж гуйж байгаа нь харагдана. Өрөөндөө ороод орныхон доороос ээж аавтай нийжлэхэн товчин нүдтэй хүүхэлтэй байгааг олж хараад шулам аав ээжийг нь хорсон болохыг ойлгодог. Ингээд аав ээжигээ аврахын тулд нөгөө ертөнц рүү дахин орохоос өөр сонголтгүй болж байгаа юм. Нөгөө ертөнцийн хаалгаар явж байтал хар муур түүнд чи түүний занганд орсон байна. Гэхдээ шулам адал явдалд дуртай учраас чи түүнтэй бооцоо тавих байдлаар тэмцэлдэрээ гэж загтаг. Нөгөө ертөнцид охиныг ирэхэд шулам аль хэдийний хүлээж байх бөгөөд жижиг хаалгыг төгжээд түлхүүрийг нь залгиж орхино. Өдрийн хоолны цаг болж хоол хүлээж сунгаад тэрээр хар муурны хэлсэн үгийг санаж ээжтэйгээ бооцоо тавьж тогломоор байгаагаа хэлэх бөгөөд тэрээр байшин дотроос аав ээжийнхээ бас 3 бяцхан хүүхдийн нүдийг олох бөгөөд хэрвээ чадахгүй бол би энэ газарт үрд үлдэж өөрийн нүдээ товчоор солихоор мөрөцдөг. Ингэж тохироод гадаа гартал цэцэрлэг түрээлэнгийн моднууд бүгд Каролайн руу дайрч эхлэх бөгөөд цүнхэн дотор нь байсан гурвалжин чулууг авахыг оролдож байв. Арай гэж тэндээс мултраад гурвалжин чулууг ашиглан эргэн тойрноо хартал сүнснүүдийн нүд хаана байгааг харуулна. Өөр нэг аав нь цэцэрлэг түрээлэнд байх бөгөөд уул нь охинд туслахыг маш их хүсэж байсан ч өөр нэг ээж нь түүнийг удирдах байгааг хэлээд гүүр нурж унахаас өмнө сүнсний нүдийг Каролайнд өгнө. Дараа нь нөгөө ертөнцийн хоёр эмгэн дээр очиход нэг нь сүнсний нүдийг гартаа атгачихсан арай гэж нүдийг аваад ноён Бобинский дээр очиход тэрээр гинтхэн биеийг хуурж бөөн харахнууд биенээс нь гараад харахнууд сүнсний нүдийг аваад зүгтаачхав. Энэ бүх хөөцөлдөөний дараа Каролайн байшингаас унаж ухаан алдна. Сэрж ирээд би энэ бүгдийг хийж чадахгүй юм байна. Би харахнуудыг алдчихлаа гэд уйлаад сууж байтал хар муур харахнуудыг барьж аваад нэг сүнсний нүдийг Каролайнд өгнө. Гівгийн нийтхэн бүх зүйлс цав цагаан болж энэ ертөнц алга болж эхлэв. Шулам аль хэдийнэ гурвалжин чулууг өрийн болгочихсон Каролайныг хүлээж байв. Энэ үед сүнсний нүд охинд хандан чи ухаантай л тоглох хэрэгтэй гэхэд нь Каролайн аав ээжигээ цасан бөмбөлгөнд байгааг олж мэдээд нэгэн санаа төрж манай аав ээж нууцлаг хаалганы цаана байгаа. Энэ хаалгыг онгойлго гэж шуламд хэлнэ.
Шулам хаалгыг онгойлгох гэж оролдох үед охин хар муурыг шулам руу шидэж цасан бөмбөлгийг аваад хаалга руу орно. Энэ үед муур шулмын товчин нүдийг нь маажин унгааж охины араас хаалга руу оров. Аалсны тороор дамжин үүсээр байх бөгөөд араас нь шулам тэднийг нэхэн хөөж байдаг. Хаалгаар орж сүнснүүдтэй нийлж арай гэж хаалгыг хагаад хонглоор дамжин жинхэнэ гэртээ арай гэж орж ирээд цасан бөмбөлгөө хартал аль хэдийнэ хагарсан байв. Энэ үед аав ээж хоёр нь хувцас өнөр нь нэл цас болчихсон гэртээ орж ирлээ. Аав ээж нь өөрсдөд нь юу тохиолдсныг огт мэдэхгүй байгаа бололтой аавынхын шинэ орсон ажлын талаар ярьж хөөрөөд гэртээ үдшилэг хийхээр болж хөшөөдөө урина гэхин тэр. Орой болж охиныг унтах болоход ээж нь охиныхоо авахыг хүссэн биелийг үлдээсэн байв. Шүн хар муур охины цонхон дээр ирж сүнсний нүдүүдийг өөх бөгөөд түүнийг нь дэрэн доороо хийж хүүхдүүдийн сүнсийг чөлөөлдөг. Хүүхдүүдийн сүнс энэ хаалганы түлхүүр ганцхан байдаг учраас даруй үнийг устгахгүй бол аюултай гэдгийг охинд сануулгах бөгөөд охин гэрээсээ гаш түлхүүрийг худганд шидгээр гарна. Энэ үед шулмын гар охины араас дагсаар түлхүүрийг шүүрээд авчихна. Энэ үед Вайби хүү гарч ирээд шулмын гарыг зохиход золтой л өөрөө худагтуулчихдаггүй. Каролайн шулмын гарыг том чулуугаар тас зохиж хідэн хэсэг хуваагаад Вайби хүүтэй нийлж дааванд ороогоод худаг руу шидэв. Хүү чиний хийсэн зүйлүүдэд итгээгүүд намайг уучлаарай гэж хэлээд эмээгийнхээ ихэрдэг хамт авахсан зургийг Каролайнд үзүүлнэ. Ингээд маргааш болж Каролайн аав ээж хөршүүдийнхээ хамтаар гэртээ үдшилэг хийж байгаагаар кино маань аз жаргалтайгаар төгсдөг. Энэ киноны хамгийн гол санаа бол хайртай гэр бүлдээ цаг зарцуулах хэрэгтээс гадна хайртай хүмүүсийнхээ сайн муу бүхэл чанарыг нь хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг ойлгуулсан анимашн байсан юм. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай залуусаа.